Португалийн тамирчинтай тулд 31 секундэд болгож авч миний амжилтыг сайн байна уу? Намайг Баяр Цогтын их төр гэдэг мэргэжлийн талаар хичээллээд одоо 8 жил болж байна. За би бэлтгэлийн өдөрт тогтмол 2-3 цаг бэлтгэл хийдэг байгаа. Тэгээд одоо ороод хувцас төлөөд би халалтанд ороод тулааны бэлтгэл, боксing бэлтгэл яаж хэрхэн өнгөрдөг вэ? Харцгаая. Би ер нь жоохон бас яг л бусдын адилхан нэг хөдөлгөөнтэй жоохон сэхлэхгүй тийм талаас тэгэл 26 настай хожуу би спорт эхэлсэн. Анх EMG-ийн сорилтлоонд ороод мастер класс гэр reality show гэсэн. Тэрэнд орох их аваад тэгээд тэнд ороод мэргэжил бас маш удаан бэлтгэл хийсэн тамирчдын өдөөс орж бас ихний 1-2 талаандаас ялагдл хүлээсэн. Нөгөө нүцгэн гарын тулаа гэдэг болохоор үе хооронд гараа бэхжүүлэхийн тулд дандаа юм нэмгэн юм тогооч юм биелэн шиг биелэгээр юу нэг гүшлэн заапанд орж бэлтгэлээ гэдэг байгаа. Одоо үндсэн яг тактикийн бэлтгэл багш дээрээ юу хийдгийг сумаар харцгаая. Тэгэл яагаад ч юм өөрөө бас нэг юм шартаа зан ерөөсө болиё гэсэн бодол байхгүй. Тэгэл миний ардан гарна даа. Тэгээ бас нэг аав ээж минь нэг тийм хүүхдэн бас нэг ялагдаад байхыг хараад тий. Шүд ам монж мунаал ингээд агчсан. Миний эцэг болиё хэлсэн шүү дээ. Тэгэхээр ерөөс тэгж хилдэггүйс зүтгэл ёстой юм. Ер нь хамгийн амар спортт яг шууд юм пүүш авч эргэж буцалтгүй өөрийгөө дайшлах болсон шалтгаан гэвэл би бас яг л энэ хорвогийн жамаар бас залуучдын бас одоо зарим залуучд үзэг зөвлөмж үзсэн гэх юм уу. 20 онд яг бэлтгэлээ ковидын үед 18 онд л сүүлийн талаанаг ялагдсан байж. Тэгээд тэрнээс хойш ковид мод гараад 19 онд тулаантай гэж ковид гараад тулаан цуцлагдаад тэгээд бэлтгэлээ хийгээл гэдгсэн. Ээж минь 20 онд бурхан болж ирсэн. Тэгээд ээж маань яг тэр үед амар хүнд өвчтөй. Тэгээд ковид чинь эмнэлэг дамжуулж авахд хэцүү. Тэгээд гэртээ амар өндөр хэмээ халуураад тэгээд яг эмнэлэг рүү явах өдрөө ингээд ийм өндөр тунтай халуурсан болохоор ингээд хүн чи юу ярьж байгааг сайн мэдэхгүй шүү дээ. Яг тэр үедээ бойл гэж хэлэхгүй зүгээр ингэж намайг ингэж наалж ингэж чад. Миний хүү хизээ нэг өдөр авраг болоод ээжээ гэж орлон тэгээд хэлчихсэн. Тэгээд ээж маань орж тэгээд 5 хоног сэрүүн байж байгаа. Сүүлийн 5 хоног ямар ч ухаангүй байж байгаа. Тэгээд 12 сарын 11 өдөр бурхан болж ирсэн. Тэгээл ээжтэй амлсандаа хүрнэ гэж зүтгэсээр байгаа. Тэгээд түүнээс хойш 7 сарын дараа аав авсалцсан. Миний хүн дуртай спортоо битгий орхиороо чи эзэнг өдөр авраг болоод ээжээгээ давлна гэдгсэн би тэгээ нэг удаа ээжээ гэж нэг ордмоор байна. Тэгээд тэр үед зүгээр надад өөртөө бодсон юм. Ир хүнтэй хэлсэндээ өрдөг гэдэг шиг өөргөө нэг жижигхэн ч гэсэн нэг ир хүн болж байгаа юм байна. Тэр үед дүнсэн баггүй. Яагаад гэвэл би хамгийн хайртай хүндээ амлцсан байсан болохоор. Одоо би юмэри зүрхэндээ бохос танаари баяр цогтын нэг төр хоёр гарын хурдан феррари баруун зүүн гатсан гарари завтарсан бүгдийг нь дараарай ихний залбирал лэцгийн ухааны гөргөлтөлн дэлхийд температур гарари. За юм тийм би болиё гэж бас бодсон байхгүй. За нэг ээжтэй амлсандаа урчлаа. Тэгээд болиг л Америкт амьдрал ихнэр хөхтийн амьдрал жимэн ч гэсэн нэлээд дээшлээл. Тэгээд цаанаас нэг юм бүр үнэхээр болиг гэсэн бодолтой эвлэрч чадахгүй явуулсан л та. Тэгээд тэр бас сайн амралт болсон гэж магадгүй. Тэгэл тэр өчигдөр нэг юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуусан. Яг үнэхээр 7-8 жилийн спорт цаарал зориулсан байгаа байхгүй. Энэ бол эцсийн үеийн аав маань бас ярьдаг байсан л та. Наваа хичээлж байгаа доороос зөх их гоё юм аа тэр. Тэгэл аавгаа бодсон ч гэсэн. Хамгийн гоё нэг улс их орныхоо нэрийг гаргахаас Баяр Цогтын ингээд аавгаа бурхан болсон ч гэсэн аавынхаа нэрийг гаргаж явж чи өөрөө амар бахархал өгдөг. Намайг шаныг жирсэн үнэндээ хин шаасан гүү. Гэрүү болох хүртлэ бухын басар баасан гүү. Татар сонсож өсч босдын хайрыг даасан гүү. Намайг бүгд сонсон динжимэн гас зайсан гүү.
ч нэг гоё тийм ялцаа юм дээр чинь нэг өгүүлдэг юм тэгэл ээж авах байсан бахархуулах юмсан аавдаа өнгөрөх юмсан гэлээ боддог юм тийм. Тэгээ яг энэ талон дээр хүүгээ авч явсан юм. Хүм наваа хараад хүүгийнхээ анхны баатар нь одоо хүүдээ бас сайхан мэдрэмж рингнээс бод ирсэн өөр юм ойлцсан. Аав нь хүүгээ огт хүнд юу гэж ялгаж идэв юм бэ гэдэг чи өнгөрөөл. Тийм спортод сайхан мэдрэмж өгдөг. Энэгээр юу гэж хэлэх гээд залуучууд те эцэг эхийн үеж хүмүүс бол нэг эрхлэгээл төрөл тавиад тэгээд ээж авдаа уурлах ч юм те бити тийм байгаад өөрсдийнхөө сайн явж байгааг харуулаарай. Оролдлого сайт оройд гэдэг шиг оролдоол Монгол хүний ген бие махбод юуч таван тулах чадвартай шүү. Тэгэхээр өөрийгөө бити хөгшөрцөн гэж бити бод 26 настай спорт хийсэн зүгээр годамжнаас тэгэхэд өнөөдөр яг энд бас ингээд анхны бас юмд ороод тэгтээ би энэ амжилтанд нэг амар тийм дүнс юм бол алга тийм дөнгөж эхлэл тэгэхээр боломж байгаа шүү. Хүн бүрт боломж. Тэгэхээр чадах зүйлээ тултал бити шантраарай. Босчон, цан боссон, босчон. Тэнгэр дээр